За хамтдаа залбираад эхлэе. Тэнгэр газар түмэн бодис түүнд оршдог бүхнийг бүтээсэн Бурхан тань тандан чин сэтгэлээсээ залбирч байна. Бид Бурхан таныг мэдэлгүй гим нүгэл донд төөрөн амьдарч байхад Бурхан та бид нарыг төрүүлж хайрлаад өөрийн цорын ганц хүү Есүс Христийг энэ газар руу илгээн түүний загалмай дээр урсгасан тэр ариун цусаар бид нарын бүхий л гим нүглийг угааж өгсөнд талархаж байна. Үүнд итгэсэн бид бүхэнд Бурхан та мөнх амийг өгөөд Бурханы хүүхэд болох эрхийг өгсөнд үнэхээр их талархаж байна. Аврагсны дараа бид бүхний ганцаараг маань орхилгүй өөрийнхөө бий болсон чуулган дотор холбоотой байлгаж нөхөрлүүлж байгаад талархаж байна. Эзэн та айлдахдаа 2 ба 3 бол миний нэрээр хаан цуглана. Би тэдний дунд байх болно гэж айлдсан билээ. Эзэн та бид бүхний нөхөрлөл донд хамт байгаад итгэж байна. Эзэн та бидэнд улам илүү үгээ мэдүүлээд Бурхан таны хүслийг ухаарад энэ газар дээр амьдарч чадхад та туслаарай. Эзэн таны ирэх нь ойрцсон цаг үед энэ төгсгөлийн үед бид амьдарч байна. Тиймээс улам бүр итгэлээрээ илүү сэргэг байгаад Бурхан таны хүслийг мөн Бурхан таны сайн мэдээг энэ газарт олон хүмүүст мэдүүлж амьдрахад та туслаарай. Манай чуулганаар дамжуулан эзэн та өөрийнхөө сайн мэдээг эзнийг ирэх өдрийг хүртэл тунхаглуулаарай гэж танаас хичээн бүлэн гуйж байна. Өнөөдөр энэ цагт хамтдаа шинэ итгэгчийн цагаар үгийн амьдралын тухай бодож үзэх гэж байна. Эзэн та энэ цагт эхлэлээс дуусах хүртэл ариун сүнсээрээ хамт байгаад өөрийнхөө хүслийг та бидэнд ойлгуулж өгөөрэй. Энэ үгээр дамжуулан бид нарын итгэл Бурхан тань руу улам бүр ойртоход та туслаарай. Бүх зүйлийг тань даатгаад Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За хамтдаа 1-р Петр номноос олж уншийе. Нэгдүгээр Петр 1-ийн 23-аас 25 дугаар ишлэл байна. Нэгдүгээр Петр 1-ийн 23-аас 25 за олсон бол хамтдаа уншийе. Яагаад гэвэл та нар устдах үрээс бус харин үл устдах үрээс буюу Бурханы амьд оршин бүүгээр дахин төрсөн билээ. Тиймд бүх махуд болоос өвс мэт бөгөөд бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс хатдаг, цэцэг ганддаг, өн мөнхөд гагцхүү эзний үгэл оршин гэжээ. Энэ бол та нарт тунхаглагдсан сайн мэдээний үг мөн. За 2-ын 2 дугаар ишлэлийг бас хамт уншийе. Үгийн цэвэр сүг нэлэх хүүхдүүд адил хүснэ тэмүүл ингэснээр та нар авралд өсөх юм. За өнөөдөр бүгдээрээ 3 дахь цаг болгоод Христ итгэгч хүний үгийн амьдралын талаар сурах гэж байна. За энэ үг гэдэг зүйл бид бүхний итгэлийн амьдрал үгүй бид нэр аврагдах цагаас ахуулаад энэ үг гэдэг өөрөө их чухал байхгүй юу? Бид нэр энийг хичнээн чухал гэж хэлсэн ч бас дээрэс нь би энэ цагт энэ үг бол ийм чухал гэж хичнээн хэлж өгсөн чи бүгднгийн тайлбарлах боломжгүй юм шиг байна. Яг тэгэхээр энэ нь өөрөө Бурханы үг учраас тэгээд. Бид нэр энэ Библийг одоо бүрэн бичигдэж дуусаад одоо ойролцоогоор 2000 жил болж штэ. Тэгвэл энэ Библи энэ ганцхан номыг энэ 2000 жилийн хугацаанд маш олон Христ итгэгч нар барай сураад, суралцаад, үгийг тунгаан бодоод амьдэрсэн ч одоо хүртэл энийг судалсаар байна. Энэ шавхагдахгүй байгаа байхгүй юу? Тэр нь юу гэдэг нь гэхээр энэ Бурханы үг гэдэг нь өөрөө тэр чинээгээр гайхамшигтай байна. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэ үгийн талаар хэд хэдэн зүйлийг бодож үзье. За нэгд бид нар энэ үгээр дамжуулан аврагдсан биз дээ. Би дөрөвчийн цаг дээр ч гэсэн хэлж өгсөн тийм ээ. Авралын 3 үе шат байгаа. Бид нарын сүнс юугаар аврагдсан бilé? Үгээр дамжуулан аврагдсан биз? За 23 дугаар ишлэл дээр хардаа. Яагаад гэвэл та нар устдах үрээс бус харин үл устдах үрээс буюу Бурханы амьд оршин бүүгээр
дахин төрсөн билээ. Тэгвэл Есүс Христ миний төлөө загалмаа дээр өгсөн юм байна гэдгийг бид нар юугаар дамжуулан мэдэж авсан бilé? Бурхны энэ үгээр дамжуулан мэдэж авсан. Есүс загалмаа дээр өгөх үед миний гим нүглийн төлөөх шийтгэл Есүс дээр буучихсан байхгүй юу? Тэрийг тэгж мэдсэн ч бай, мдээгүй ч бай, аль 2000 жилийн өмнө энэ үйл явдал болчихсон. Тэрийг нь бид нар энэ үед энэ үгээр дамжуулан мэдэж авсан. Тийм биз? Дээрэс нь Иохан 3:16 хамтдаа нэг олж уншаадахъя. Иохан 3:16. Хамтдаа Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Тиймээс хүүд итгэдэг хэн ч мөхөхгүй харин мөн хамтай болно. Тэгвэл энэ үгэнд би итгэдэг байхгүй юу? Бурхан намайг хайрлаад миний төлөө өөрийнхөө хүүг өгсөн гэж байгаа энэ үгэнд би итгэдэг. Дээрээс нь Есүс загалмаа дээр цовдлогдоод миний гим нүглийн бүхий л төлөөсийг өмнөөс мань авсан гэдэгт би итгэдэг. Тэгвэл итгэдэг хүн нь ямар амьтаа гинөө? Мөнх амьтаа. Итгэдэг хүн мөнх амьтаа гэдэг зүйлийг бид нар юугаар дамжуулан мэдэж байна гэхээр энэ үгээр дамжуулан мэдэж авч байна. Тэгвэл энэ үгэнд итгэж байгаа хүн нь жинхнээсээ мөнх амьтаа болов амьгүй болов? Мөнх амьтаа болов амьгүй болов? Би энэ үгэнд итгэдэг байхгүй юу? Деважинд очих юм бол би Есүст итгэдэг гэдгээрээ деважин руу орно. Бурхан ч гэсэн түүнийг хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл сая 1-р Петр 1:23 дээрээс харах юм бол энэ үг устдах үг гинөө, устдахгүй үг гинөө? Энэ үг устдахгүй үг байхгүй. Энэ үг нэг хэсэндээ устдахгүй гэдэг чинь мөнхөд байх үг энэ үг байхгүй. Иохан 3:16 Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Тиймээс хүүд итгэдэг хэн ч мөхөхгүй харин мөн хамтай байх болно гэдэг энэ үг өөрөө мөнхөд байдаг үг гэсэн. Тийм учраас би санаа амар итгэж болно гэсэн. Тэгэд энэ үгэнд итгээд би деважин руу орж байгаа гэсэн. Өөр юу ч биш. Бодоод үзье л да. Хэрэв Бурхан хэлсэн үгээ өөрчилдөг бол тэр үгийг мөнх үг гэж хэлэхгүй үстэй. Энэ үгийг хэлчихэд тэрийг дараа нь өөрчилчүүл өөрчлөх хүртэл хүчинтэй байсан хугацаатай үг байхгүй юу? Гэтэл Бурхан үгээ айлдаж хаад энэ үгээ өөрчлөхгүй гэж. За одоо дуулал 142 дугаар бүлгээс олж уншийе. Дуулал дуулал 138 андуурсан байна. Дуулал 138. Дуулал 138-ийн 2. Хамт уншийе. Таны ариун сүм тандан би мөргөж хайр инэрл үнний тань улмаас таны нэрд талархахын учир алдар нэр бүхнээсээ өндөрт амлалтаа та өргөмжилснийх гэж. Тэгвэл энэ үгэн дээрээс бид нар юуг мэдэж болж байна гэхээр энэ амлалт гэдэг нь Бурханы үг байхгүй юу? Бурхан тэгвэл өөрийнхөө алдар нэр бүхнээсээ дээр өргөмжилсэн нэг зүйл байна гинэ. Тэр нь юу ах нь? Энэ үг байна. Үг гэдэг нь амлалт гэдэг нь энэ Библийн үгийг хэлэхэд болно. Шинэ гэрээ, хуучин гэрээ гэдэг нь Бурхан биднэрт хэлж байгаа амлалт гэсэн үг байхгүй юу? Тэгвэл энэ амлалтыг Бурхан өөрийнхөө дээр ингээ өргөмжилсэн гинэ. Энэ юу гэлээд байна гэхээр Бурхан хүртэл өөрөө энэ үгэндээ захирагдана гэсэн. Одоо ойлгож байна уу? Уг нь бол тийм байх боломжгүй үстэй. Бурханаас агуу зүйл байхгүй хахад Бурхан энэ үгийг өөрийнхөө дээр өргөмжилсэн гинэ. Тэгвэл Бурхан хүртэл энэ үгийн дагуу үйлдэх гэсэн. Тэгвэл Есүс Христэд итгэдэг нь мөн хамтаа гэж. Тэгвэл энэ үгийг Бурхан хүртэл хүлээн зөвшөөрөөд Бурхан хүртэл өөрөө дагна гэсэн. Би Есүс Христэд итгээд деважинд очлоо. Тэгсэн Бурхан үгээ өөрчилсөн байвал яах вэ? Би харин тэгж бодож ирсэн. Тэгсэн Есүс Христэд итгэснээр болохгүй юм шиг байна.
Есүс Христэд итгээд дээрээс нь нэг ч гим хийхгүй амьдрсан хүнийг би девайс руу оруулахаар болгочлоо гэд дээр яваад очисон чинь бурхан үгээ өөрчилчлөө. Тэгвэл бид нэр өөрсдийгөө аврагдсан гэж бүрэн баталгаатай хэлэх боломж байна уу? Байхгүй. Өөрийгөө аврагдсан гэж хэлэх боломжгүй байхгүй. Дээр очиж ижил мэдэн штэ гэж хэлнэ. Гэтэл би өөрийгөө аврагдсан гэдгээ баттай мэдэж болж байгаа шалтгаан нь энэ нүг хэзээ ч өөрчлөгддөг. Дээрээс нь бурхан угаасаа худал хэлэх боломжгүй. Бурханд нэг чаддаггүй зүйл байдаг байхгүй юу? Бурхан өөрөө төгс хүчтэй бүхнийг хийж чаддаг хэрнээ бурханд нэг чаддаггүй зүйл бий. Юу ах нь? Худал хэлэх боломжгүй гэсэн. Тэгэхээр энэ зүйл биднэрт том найдвар болдог. Еврей 6 дугаар бүлгээс харъя. Еврей 6-гийн 17-18 байна. Хамтанши тиймээс амлалтыг авах өв залгамжлагчдад бурхан өөрийнхөө зорилгын өөрчлөгдөшгүйг үзүүлэхийг хүсэж андгаа өгчээ. Бурхан худал хэлэх боломжгүй. Тийм учраас бид өөрчлөгдөшгүй хоёр зүйлээр дамжуулан өмнө маань тавигдсан найдварыг барьж авахын тулд хүчтэй урам зоригийг олж авахаар хоригдох газар руу зүхтаадаг. За юу гэж хэлж байна гэхээр бурхан худал хэлэх боломжгүй гэж байгаа. Бурхан худлаа хэлэх ямар ч боломжгүй. Дээрээс нь бурхан өөрийнхөө энэ зорилгын өөрчлөгдөшгүйг үзүүлэхийг хүсэж андгаа өгч байгаа гэж байгаа. Бурхан худал хэлэх боломжгүй бурхан юм чинь бурхан андгаа тангараг өргөх шаардлага байна уу? Уг нь бол тангараглах шаардлагагүй бурхан байхгүй юу? Бурхан тийм гэл хэлсэн бол тэр нь худал үг биш учраас бурхан өөрөө тангараг ингээл өргөд байх шаардлага байхгүй хэрнээ? Үнэхээр баттай шүү гэдгийг мэдүүлэхийг хүссэндээ андгаа өгсөн гэж. Бүр тангаргалсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бурхан тэгвэл энэ үгийг өөрчлөхгүй гэсэн. Тэгвэл бид нар энэ үгэнд итгээд мөн хамтай болж болно гэсэн. Тэгэхээр бид нар үгээр дамжуулан мөн хамыг олж авсан. Тэгээ энэ үг өөрөө өөрчлөгдөхгүй. За 1-р Петр ном руугаа дахиад очие. 1-р Петр 1-ийн 25. 25 уншия. Өн мөнхөд гагцгүй эзний үгэл оршин гэжээ. Энэ бол та нарт тунхаглагдсан сайн мэдээний үг мөн гэж. За тэгвэл өвс хатдаг, цэцэг ганддаг. Бүх зүйл өөрчлөгдөд муудаад алга болдог. Гэхдээ өн мөнхөд нэг байдаг зүйл байна гинэ. Тэр нь юу гэж байна? Эзний үгэл өн мөнхөд оршино. Тэгвэл энэ эзний үг гэдэг нь юу хэлээд байна гэхээр энэ бол энэ үгийг хэлж байгаа. Энэ бол та нарт тунхаглагдсан сайн мэдээний үг мөн гэж. Бид бүгдээрээ сайн мэдээний үг сонссон билүү? Сонссон биз? Тэгвэл тэр сайн мэдээний үг нь өн мөнхөд байх үг мөн гэж. Бид нар тэр үгээр дамжуулан аврагдсан байхгүй юу? Тийм байгаа биз? Энд өөрөөр аврагдсан хүн байна уу? Сүмд явж байгаа учраас би аврагдсан гэж байгаа хүн байна уу? Би өргөл өргөж байгаа учраас би аврагдсан хүн гэж хэлэхэр хүн байна уу? Эсвэл миний эхнэр, эсвэл миний гэр бүлийнхэн, миний хэн нэгэн сүмд явж байгаа учраас аврагдсан учраас би дагаад аврагдсан гэж байгаа хүн байна уу? Тийм биш үстэй. Аврал гэдэг чинь хүн болгоны хүн тус бүрийн асуудал. Дээрээс нь энэ үгэнд итгээд л бид бүхэн аврагдчих байгаа. Өөр юу ч биш байх нь шүү дээ. Тэгвэл бидний аврал хүртэл энэ үгээр дамжуулан болсон юм бол аврагсны дараах итгэлийн амьдрал гэсэн бид нар энэ үгээр дамжуулан амьдрах боломжтой байна. Тэрийг 2-ын 2 дугаар ишлэл дээр нь тэгж хэлсэн байгаа. Үгийн цэвэр сүг нэлэх хүүхдүүд адил хүсэн тэмүүл ингэснээр та нар авралд өсөх юм. Тэгвэл өнгөрсөн удаагийн цаг дээр би хэлсэн шүү дээ, тийм ээ? 3 төрлийн аврал байдаг. Эхнийх нь сүнсний аврал байгаа. Хоёр дахь нь амьдралын аврал байгаа. Гурав дахь нь биеийн аврал байгаа гэсэн. За, сүнсний аврал маань болоод өнгөрсөн цаг дээр хэлсэн. Аврагдчихсан гэж хэлээд байгаа шүү дээ. За биеийн аврал нь тэгвэл энэ дээр хэлж байгаа энэ аврал хүртлээ өсөх юм гэдэг байгаа нь амьдралын авралыг хэлээд байна шүү дээ. Тасралтгүй болж явах хэрэгтэй зүйл. Гурав дахь нь биеийн аврал гэсэн. Тэр нь эзэн ирэх үе тэртээ дэргүй болох зүйл гэсэн тийм ээ. Тэгвэл амьдралын аврал буюу зан чанар маань өсөөд ингээд илүү зөв болоод амьдрахад юу хэрэгтэй байх нь вэ? Зайлшгүй үг хэрэгтэй байх. Үг.
үггүйгээр бид нар амьдралын авралаа биелүүлэх боломжгүй гэсэн. Энэ дээр үгийг юутай зүйрлсэн бэ гэхээр сүйтэй зүйрлсэн. Тэгвэл бид нар авраглаа гэдэг чинь одоо Бурхны хүүхэд болоод төрлөө гэсэн үг байхгүй. Дахин төрлөө. Бурхны хүүхэд болоод төрчихсөн. Махбодоор зүйрлэх юм бол нэлэх хүүхэд болчлаа гэсэн. Тэгвэл нэлэх хүүхдийн хийх ёстой зүйл нь юу вэ гэхээр тэр гэр бүл дотроо хайрлуулад хамгаалуулад тэгээд эхийнхэн тэр сүүг уугаад өсчих ёстой. Тэгвэл тэр сүйтэй адилхан зүйл нь юу вэ гэхээр үг бахна шүү. Энэ дээр үг гэж хэлсэн байна. Тэгэхээр бидний итгэлийн амьдралд хойштой юу хэрэгтэй вэ гэхээр үг хамгийн хэрэгтэй байна. Бид нар энэ үгнээс хол байх юм бол итгэлээр өсөх боломжгүй, амьдралын авралаа биелүүлэх боломжгүй, хойштой илүү зөв хүчтэй амьдрах ямар ч боломжгүй болдог гэсэн. Тийм учраас бид нар цуглах болгондоо үг сонсож байгаа юм. За эзний өдөр хурж ирээд бид нар үг сонсож гин. За залуучуудын хэсгийн үг сонсож гин. Бас дүүргийн нөхрөл дээр үг сонсож гин. Ямар нэгэн хэсгийн нөхрөл болоход энэ үг сонсож байгаа. Яагаад? Бидний итгэлийн амьдралд үг байхгүй бол өсөх боломжгүй учраас тийм. Тэгэхээр энэ үгийг хоолтой зүйрлсэн үгнүүд олон байдаг. Яв 23 дугаар ишлэлээс олж харъя. Яв 23-ийн 12 байна. Яв 23-ийн 12-ыг хамт уншийе. Түүний уруулын тушаалаас би холдоогүй. Түүний амнаас гардаг үгсийг би өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандин гэсэн. Тэгэхээр энэ яв гэдэг хүн байхгүй юу? Өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр энэ үгийг нандин гэсэн. Тэгэхээр бид нар тэгж бодох хэрэгтэй. Энэ үг надад нөгөө махбодод энэ хоол хүнс надад амийг өгдөгтэй адилхан. Үг миний итгэлийн амьдралд амийг өгдөг гэж бодчих юм бол илүү амархан болчихно гэсэн. Тэр хүн үгийг сонсож байгаа байдал нь ч гэсэн өөр байх болно. Жинхнээсээ энэ үг бидний сүнсэнд хоол хүнс хүч болдог байхгүй юу? Бид нар хоол идэхгүйгээр амьдрах боломжгүй үстэй. Хоол идэхгүйгээр бид нар ингээд амиа залгуулад энэ ертөнцийн дээр хүчтэй амьдрах боломжгүй байдаг байхгүй юу? Түүнтэй адилхан бидний сүнс илүү хүчтэй амьд байхын тулд юу хэрэгтэй байх нь? Үг хэрэгтэй байна. Бурхны үгийг тасралтгүй өөрийнх нь дотор оруулж ирэх хэрэгтэй гэсэн. Тэрийг идэхтэй зүйрлээд шүү дээ. Идэхтэй. Иремья хүртэл хоолыг би тэр үгийг хоол идэж байгаа юм шиг идсэн гэж хэлсэн байдаг. Иремья 15 дугаар бүлэгээс олж харъя. Иремья 15 дугаар бүлэг. (15-ийн 16) заалсан болон ший. Үгс тань олдоход би тэднийг эдсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон. Учир нь төг дүмдийн бурхан эзэн таны нэрээр би дуудагдсан билээ. Энэ дээр хэлэхдээ үгс тань олдоход би тэднийг эдсэн билээ. Тэгэхээр бид нар энэ үгтэй харьцахдаа энэ үг надад ам болдог, надад хоол хүнс болдог гэсэн сэтгэлээр хүлээж авах юм бол бид нар энэ үгээр дамжуулан хүчтэй амьдраад итгэл маань өсөж байгааг мэдэх болно гэсэн. Тэгж сонсож байгаа хүн нь итгэлээр хүчтэй амьдардаг. Бид нар энэ жишээг Коринт чуулган, Тесалоник чуулганы ахын дүүс нарыг харьцуулаад харахад л ойлгомжтой гэсэн. Коринт чуулганд бол Илчин Паул хэдэн жил хамт байгаад, дунд нь амьдраад, үгийг заагаад ингээд Бурхныг таньж мэдүүлээд байсан байхгүй. Гэтэл тэдгээр хүмүүс итгэлээрээ төдийлэн сайн өсөөгүй. Би та нарт бор хоол өгөх ёстой батлаа. Одоо хүртэл та нарт сүү өгж гинэ. Та нар нэлхаараа байгаа чинь тэр биш үү? Чи нэлх хөөхтөл сүү уудаг үстэй. Том болоод ирэх юм бол бор хоолнд ороод зажилдаг юм мэдээд шүдэн нургаад өсөөд илүү өөр хоол хүнс иддэг үстэй. Гэтэл Коринт чуулганы ахын дүүснэр одоо хүртэл сүү ууж байна. Нэгсэндээ итгэл нь нэлхаараа байгаад байна. Яагаад? Паулын амнаас гарч байгаа үгийг Бурхны үг гэж хүлээж аваагүй. Нэгсэндээ өөрийнхөө сүнсэнд хэрэгтэй хоол хүнс гэж хүлээж аваагүй гэсэн. Хүний үггээ хүлээгээд авчихсан. Гэтэл Тесалоник чуулганы ахын дүүснэр болохоор
Илж Паулийн амаар дамжуулан гарч ирж байгаа үгийг Бурхны үг гэж хүлээж авсан. Тэр нь өөрийнх нь сүнсэн зайлшгүй хэрэгтэй Бурхны надад хэлж өгж байгаа үг гэд хоолноос чилүүгээр нандгисэн гэсэн үг байхгүй. Тэгээ хүлээгээд авсан хүний итгэл нь Бурхны өмнө өсөд. Тэгэхээр манай энэ сууж байгаа шинэ итгэгч гэж байгаа ахын дүүс нар маань хойштоо энэ үгийг сонсохдоо Бурхан надад хэлж байна. Энэ үг миний сүнсэнд хэрэгтэй, хоолноос чилүүгээр хэрэгтэй гэж сонсох юм бол та бүхний итгэл өсгөхөд маш их тус төхөн болох бол. Тэгэхээр үг биднэрт ийм чухал байх нь шүү дээ. Бид нар үгээр дамжуулан аврагдсан, хойштоо ч гэсэн бид өхөн энэ үгээр дамжуулан итгэлээрээ илүү хүчтэй өсөөд амьдрах боломжтой. Үгнээс алдчих юм бол бид нар юу ч хийж чадахгүй гэдэг байна. Дээрээс нь энэ үгээр дамжуулан бид нар итгэлээрээ цэвэрхэн амьдрах боломжтой. За Бурхан бид нарыг аврагдсны дараа Бурхан шиг болж нэгсэндээ цэвэр болж амьдраасаа гэж хүсдэг. Тэр нь Бурханы хүсэл гэсэн. За 1-р Тесалоник номноос харъя. 1-р Тесалоник 4-р бүлэг байна. Дөрвийн 3 дугаар ишлэл. 1-р Тесалоник 4-ийн 3 дугаар ишлэл. Хамт уншия. Бурхны хүсэл нь та нарын ариусл бөгөөд тэр нь юу гэвэл та нар садар самууныг цээрлэж. За тэгвэл Бурхны хүсэл нь та нарын ариусл бөгөөд гэж байгаас Бурхан бид нарыг аврагдсны дараа одоо ариун цэвэрхэн амьдраасаа гэж хүсдэг. 7 дугаар ишлэлийг нь хардаа. Учир нь Бурхан биднийг бузар булаа байдалд бас харин ариусэлд дуудсан билээ. За тэгвэл аврагдсны дараа аврагдсан хүнээс Бурханы хүсдэг зүйл нь юу ах нь? Ариусэл байх нь шүү дээ. Нөгөө амьдралын аврал байх нь шүү дээ. Зан чанар нь өөрчлөгдөөд Бурханыг дуурайгаад Бурхан шиг ариун болж амьдраасаа гэдгийг Бурхан одоо биднээс хүсдэг байна. За 1-р Петр номноос бас харъя. 1-р Петр 1-р бүлэг 1-р Петр 1-ийн 15 16 хамт уншия. Та нарыг дуудсан ариун нэгний адил өөрсдийн бүхэл зам байдалдаа бас ариун байх тун. Яагаад гэвэл би ариун учраас та нар ариун байх тун гэж бичигдсэн юм. За тийм байгаа. Тэгэхээр Бурхан бид нарыг аварсан шалтгаан нь юу гэхээр та нарыг дуудсан ариун нэгний адил өөрсдийн бүхий л зам байдалдаа бас ариун байх тун. Тэгэхээр Бурхан бид нарыг ариун байгаасаа гэж одоо хүсдэг байна. За тэгвэл бид нар энэ ариун байхад хамгийн хэрэгтэй зүйл нь юу вэ гэхээр бас л үг байх нь шүү. Бурханы үгээр дамжуулан бид нар ариун болох боломжтой. Мэдээж ариун байх олон арга байдаг л да. Бид нар зовлонд орсны дараа зовлонгоос гарч ирэх юм бол өөрийнхөө амьдрал цэвэрхэн болсныг мэддэг. Тэр зовлонд орохлээрээ өөрийнхөө амьдралд хэрэггүй зүйлсүүд, тэр бохир зүйлсүүд, болохгүй зүйлсээ бид нар цэгцлээд гарч ирдэг байхгүй юу? Итгэлийн талын зовлон биднэрт тийм гоё цэвэр байдлыг өгдөг. Алтмит би урагш гарч ирэх болно гэдэг үстэй. Алтыг галд оруулаад гарч ирэх болгонд цэвэр болдог үс. Тэгэлээд зовлонд орох юм бол цэвэр болж болдог. Бас дээрэс нь сахилгажуулалт авах юм бол бидний амьдрал бас цэвэр болдог. Нэг болохгүй зүйл хийгээл их юм бол Бурханаас нэг ташуурын амд хүртчихнэ үз. Гэх юм бол би ингэж нэрээ болохгүй юм байна штэ гэж мэдээд бидний амьдрал цэвэрхэн болдог. Хэвчлэн цэвэрхэн болох аргууд байдаг. Тэрний дотор нэг нь юу вэ гэхээр энэ үгээр дамжуулан бид нар цэвэрхэн болж байна. Та бүхэн эзний өдөр болгон нөхөрлөл болгондоо хурж ирээд ингээл үг сонсоод яваад байгаа штэ. Яг үүндээ тухайн цагтаа бол би нэг тийм цэвэр болоод өөрчлөгдөд байгаагаа мэдэхгүй. Гэхдээ энд хурж ирээд үг сонсоод ингээ явснаар та бүхэн хэрэггүй бодол, янз бүрийн зуршил, гим нүглээсээ өөрийн мэдлгүй цэвэрсэж байгаагаа дараа нь харах бол. Энэ үгийг ингээд сонсоод яваад ах юм бол миний дотроос ингээд хэрэггүй зүйлсүүд нь цэвэрлэгдээ яваад идэг байхгүй. Тэр нь юугаар дамжуулан болоод байна гэхээр үгээр дамжуулан болоод. Тийм учраас Бурхан энэ чуулганыг итгэгч нараа үгээр дамжуулан цэвэрлдэг байна. Тэгэхээр энэ үг биднэрт устдаа адилхан үүргийг гүйцэтгэж байгаа. Бид нар хувцас бохир болчих юм бол усан дугаад цэвэрлдэг шиг энэ үгээр дамжуулан бид нар өөрийгөө цэвэрлээд амьдрах боломжтой.
За Эфес 5 дугаар бүлгээс олж уншийе. Эфес 5-ын 26. Эфес 5-ын 26 27 хамт уншийе. Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн ариусгаад түүнийг ямар ч толб үрчлээс мэт элдэв юмгүй харин ариун гим зэмгүй байлган өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ. Энэ 26 дээрээс харуул. Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн ариусгаад гэж байгаа. Тэгэхээр усаар бид нар юмыг ингээд цэвэрлдэг шиг тэрнтэй адилтгаад бичижсэн байгаа. Үгээр дамжуулан чуулганыг ингээд цэвэрлээд ариусгаад авч явдаг гэж. Тэгэхээр бид нар Бурхны хүслийг биелүүлээд Бурхны өмнө нөгөө амьдралын авралаа хэрэгжүүлээд итгэлээрээ өсөөд тэр нь Бурхан шиг болж амьдрна гэсэн үг байхгүй. Тэгэд миний амьдрал цэвэрхэн болоод амьдрахад зайлшгүй хэрэгтэй зүйл юу байх нь? Үг байх нь. Тэгэхээр манай ахын дүүснэр өгтөө илүү ойр байдаг байх хэрэгтэй. Ганцхан үгийг сонссноор ойр байх биш. Та бүхэн бас хувьдаа энэ үгийг уншиж байх хэрэгтэй. Библийг гэртээ ер нь хэр их уншиж байгаа бол одоо энд өнөөдөр эзний өдөр хурж ирээд үг сонслоо. Сонсож явах тухайн цагтаа бол толгой дохиол зүгээр хүлээж аваад ингээл явж байгаа. Тэгэл тэр заалнаас гарч ирээд хоол идж байгаа залбирчих хооронд нэлээ хэсэг нь мартагдчихна. За тэгэл өөр юм хийгээл нөхрөлд оролцож идэл бас дахиад нэлээ хэсэг нь мартагдчихна. За тэгэл чуулганаас гараад гэрлүүгөө очиж идэл нөгөө бодит амьдрал дээр очиод нөгөө асуудлуудтайгаа тулах үед маш олон хэсэг нь мартагдчихна. Тэгдэг үстэй. Ганцхан сонссноор бидний итгэлийн амьдрал энэ үгтэй ойр байгаа хэрэг биш шүү дээ. Тэгвэл бид нарт юу хэрэг байх нь? Үг унших бас хэрэгтэй гэсэн. Тийм учраас Дэд хууль 17 дугаар бүлэг дээр олж уншийе. Дэд хууль 17 энэ чухал учраас Дэд хууль 17-гийн 19 энэ бас цээжлэг ишлэл байдаг баха тий. Дэд хууль 17-гийн 19 энэгээр шалгалт авна. Дэд хууль 17-гийн 19. За хамт уншийе. Өөртөө байлгаж түүнийг амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Ингэснээр тэр уг хуулийн бүх үг буюу эдгээр зарилгийг сахин үйлдэж эзэн Бурханаасаа эмээхийг сурах бөгөө. Танарта өөртөө байлгаж. Одоо бид нар энэ үгийг өөртөө байлгаж болно үстэй. Энэ чинь Библийн номыг худалдаал авчихад өөртөө энэ үгийг байлгаж болохоор болчлаа шүү дээ. Өөртөө байлгаад түүнийг амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Тэгсэн дөө өдөр болгон бид нар энэ Библийг уншиж байх ёстой. Тэгэхээр та бүхэн Библиэтэйгээ их ойр байгаад Библийг уншдаг байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд Библийг унших дэс дараалыг та бүхэн товчхон гэсэн хэлж өгье. Библийг уншихдаа шинэ итгэгч нарын хувьд бол эхлэлээс нь эхлэл номноос ахуулаа шууд уншдаг юм бас биш шүү дээ. Библийг амархан ойлгоод унших бас арга байдаг. Тэр нь юу вэ гэхээр та бүхэн хамгийн түрүүнд энэ Иохан номыг унших хэрэгтэй. За энэ Иохан номон дээр бидний аврал итгэлийн амьдрал хэрэгтэй хамгийн олон үг дурддагддаг. Хамгийн амархан тайлбарласан ном нь Иохан ном байхгүй юу? Иохан номыг та бүхэн өөрөө уншаад үзэх юм бол энэ дотроос маш олон зүйлийг ойлгож болно гэсэн. Иохан номыг унших хэрэгтэй. Тэрний дараа Иохан номноос ахуулаад хойшоо Юда ном хүртэл уншчих хэрэгтэй. Юда илчлэл ном хүрэх хүртэл. Тэр нь дийлийнхэн загтал хэлбэрээр бичигдсэн номнууд учраас тэрийг ойлгоход их амархан байдаг гэсэн. Энэ загтал хэлбэрийн номнууд ямар учиртай вэ гэхлээр Есүс эзний тухай бичигдсэн энэ Матай, Марк, Лук, Иохан гэдэг дөрвөн сайн мэдээний ном гэдэг байгаа байхгүй юу? Есүсийг дөрвөн талын өнцгөөс нь харж бичсэн ном байхгүй юу? Тэгэхээр энэ захидлын элч нарын бичсэн номнууд энэ Есүсийн тухай бичигдсэн энэ дөрвөн номын утга агуулгыг задлаад биччихсэн ном байхгүй юу? Тэгэхээр эхлээд тэр захидлуудын номыг уншчих юм бол энэ дөрвөн сайн мэдээний ном буюу шинэ гэрээний эхний дөрвөн номыг ойлгоход илүү хялбар болчихно гэсэн. Тэгэхээр эхлээд энэ захидлуудын номыг уншсныхаа дараа Матай номноос эхлээд уншихад болно гэсэн. Матай номноос
тэгээд шинэ гэрээгээ нэг бүтэн уншчих хэрэгтэй. Тэрний дараа Эхлэл номноос ахуулаад хуучин гэрээг уншиж болно гэсэн. Гэхдээ шинэ гэрээг төлхөө уншиж хагаад хуучин гэрээ рүү орвол их зүгээр. Хуучин гэрээ маш олон зүйрлүүд тийм ээ янз бүрийн нууцлагдсан утга агуулгууд олон байдаг учраас шууд ойлгоход хэцүү байдаг. Тийм учраас шинэ гэрээгээ эхэлж сайн уншиж хагаад тэгээд хуучин гэрээ рүү орвол их чухал. Тэгвэл их зүгээр ахна. Тэгэхээр та бүхний хувьд бол саяны хэлсэн дараалалаар Библийг унших юм бол илүү ойлгомжтой байх нь шүү дээ. Тэгээд Библиэтэйгээ илүү ойр байгаарай. За дээрэс нь сургаалт үгсийн хувьд бол сургаалт үгс хэдэн бүлэгтэй вэ? Тэгвэл энэ ямар утгатай вэ гэхлээр өдөр болгон бид нар өдрийнхөө тоогоор нэг бүлэг уншсан ч болохоор байгаа гэж Бурхан тэгж бичиж үлдээсэн юм шиг байна. Сургаалт үгс гэдэг нь бидний энэ дэлхий дээр амьдрахад хэрэгтэй мэрэгэн ухааны талаар бичиж гисэн ном байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр за 18 бол сургаалт үгс 18-ыг уншчих хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол бидний амьдралд хэрэгтэй мэрэгэн ухааны сургаалт үгс дотор байдаг. Тэгээд эхлэхээр тухайн хэрэгтэй мэрэгэн ухаан хэрэгтэй үе тэрийг уншчихлаар заримдаа их хэрэгтэй зүйлийг тэндээс олж авдаг. Тэгэхээр сургаалт үгсийг бол өдрийнхөө тоогоор нэг бүлэг уншчихад за тэгээд өдөрт нэг 3 буюу түүнээс дээш бүлэг уншчихвэл их зүгээр байна. Библиэс. Ядаж 3 бүлэг. 3 бүлэг унших амархан болов хэцүү болов? Уг нь амархан байхгүй юу? Гэхдээ хэцүү байгаа даа. Юунаас болоод вэ? Бидний амьдрал тэр чинээгээр их завгүй байна гэсэн. Уг нь 3 бүлэг унших тийм хэцүү биш байхгүй юу? 30 минут суухад л 3 бүлэг 30 минут ч хүрэхгүй шүү дээ. Яг үндэ 3 бүлгийг унших гэвэл 10 минут л болох байх. Гэхдээ тэр 3 бүлгийг унших 10 минут гаргахад их хэцүү байдаг. Уг нь бол энэ авчлахгүй л үг л дээ. Яаж юу гэж хэцүү байх юм чинь Бурханы үгийг би унших чиж 10 минут зарцуулахгүй байна гэж юу байх юм? Тэгэхээр тэр чинээгээр бид нар энэ ертөнцийн дээр бас завгүй амьдраад ах шиг байна. Тэгэхээр бүгдээрээ тэглэгүүгээр өөртөө заавал зав гаргаад өдөрт нэг 3-аас дээш бүлэг энэ Библиэсээ уншиж явах хэрэгтэй. Тэгэх юм бол бидний итгэлийн амьдрал их тос болно. Гэртээ Библи уншихгүйгээр ганцхан сүмдэр гүрж ирээд үг сонсоод итгэлээрээ сайн амьдрна. Тэр боломжгүй баг. Яа. Тэр үгээ мартах нь олон юм чинь. Гэтэл Библийг ингээд уншиж хагаад ойлгосон үг бас их чухал байдаг. Тэр хүн тэр үгийг өөртөө ингээд хүлээж аваад тэгээ хэрэгжүүлээд амьдрах юм бол тэр их тос болдог байхгүй итгэлийн амьдрал. Тэгэхээр сонсох чухал гэсэн унших ч гэсэн их чухал байна. Тэгэхээр аль алийг нь заавал хэрэгжүүлж амьдарч байгаарай. Дээрээс нь Библийг уншихдаа ингээд өөрт таалагдсан хэсэг байгаад сэтгэлд нь их ойлгогдоод хүч болоод тайтгарал болоод уран болж байгаа тийм үг байх юм бол заавал тэмдэглэгээ хийж байгаасаа гэж хүсэж байна. Энэ Библийн номыг ингээл гоё цав цагаан байлгаадах шаардлага байхгүй шүү дээ. Энэ дээр бичигдсэн үг чухал болохоос ш энэ ном өөрөө чухал биш шүү дээ. Эн чинь зүгээр л ном шүү дээ. Энэ миний одоо 8 дахь Библи байна уу. Тэгэхээр энэ ингээд бичээд тэд тодруулаад эхлэхээр уншаад эхлэхээр ингээд салаад эхэлдэг. Тэрэн дээр их харамсах зүйл байхгүй. Дахиад шинээр авж байгаа нь дахиад тодруулсан ч болно. Тэгэхээр та бүхний хувьд бол ингээд зураас зураад өнгөөр тодруулаад өөрт таалагдсан эсгүүдээ ингэж яваасаа гэж хүсэж байна. Манай шуулганы тэр нь надад их таалагддаг. Их гоё санагддаг. Тэгээ би Библи авах юм бол шинээр Библи авах юм бол одоо энэ ингээ сая нөгөө 19 он солигдсноос хойш уншиж эхэлж байгаа болохоор дөнгөжл зурагдаж байгаа гэсэн. Тэгэхээр ингээ зурхаар их гоё байдаг. Тэгээ тэр хэсгийг уншихлаар би чинь тухайн үед энэ хэсгээс ийм зүйлийг ойлгож ирсэн шүү дээ. Нэр энэ үгэн дотор ийм утга агуулга байгаа шүү дээ гэд. Тэгээ дээрэс нь хажуу талд нь бас ингээд балаар ч юм уу харан дагаар ч юм уу ингээд бичиж болно. Бас дээрэс нь стикерээр ч юм уу иймэрхүү байдлаар ингээд нэмээд энэ үгэн дээр чинь бас ийм утга агуулга байдаг юм байна штэ. Энэ үг чинь энэ үгтэй холбогддог юм байна штэ гэд тэмдэглэгээ хийгээд ингээд унших юм бол та бүхний итгэлийн амьдралд их тос бол. Эцэстээ ер нь үг хүний амьдралд их тос болдог. Үгээр дамжуулан бид нар хүчтэй байдаг байхгүй юу? Тэгээ энэ үгтэй ойр байснараа бид нар энэ ертөнцийг ялж амьдарч болно. Нөгөө гим нүглээ ялж амьдрах байхгүй юу? Сая бид нар үгээр дамжуулан ариун болдог гэсэн шүү дээ. Иохан 17 дугаар бүлэг дээр бас ийм үг гардаг байхгүй юу? Иохан 17-гийн 17-ыг уншаадах юм. Есүс эзэн
цовдлохынхаа өмнө маш удаан залбирал хийсэн шүү дээ. Тэр залбирал дотор энэ үг гарч байгаа байхгүй юу? Иохан 17-гийн 17. Заамт уншия. Үннээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн. За Есүс эзэн хүртэл тэднийг ариун байлгаач. Үннээр ариун байлгаач гэж. Тэгтэл тэр үнэн гэдэг байгаа зүйл нь юу ах нь? Үг. Таны үг өөрөө үнэн учраас тэр үгээр дамжуулан тэднийг ариун байлгаач гэж залбирсан байна. Тэгэхээр бүгдээрээ энэ үгтэй ойр байгаад ах юм бол бидний амьдрал цэвэрхэн байгаад ариун байх боломжтой. Дээрээс нь бид нар энэ үгээр дамжуулан бузар сүнсний сорилт энэ дэлхийн уруу датлахыг ялах боломжтой. Есүс эзэн цөлд 40 хоног үлснийхаа дараа диаволд соригдсан байдаг тийм ээ. Бузар сүнсэнд соригдсан байна. Тэгвэл 3 өөр төрлийн сорилт ирэх үед Есүс эзэн тэрийг юугаар ялсан бэлээ? Үгээр дамжуулан ялсан биз? Уул нь бол Есүс эзэн өөрөө хүчтэй шүү дээ. Чадaltaй. Түүнд нэг үг л хэлэх юм бол бүх зүйлийг өөрчилж болох эрх мэдэл байгаа. Гэтэл тэгээгүй юу гэж хэлсэн бэлээ? Гэж бичигдсэн байдаг гэд Библиэлд иш татаад тэрийг хэлсэн байдаг байхгүй. Тэгвэл бид нарыг жигсэн тийм байгаасаа гэж Есүс эзэн хүсэж байгаа учраас бид нарт тийм үлгэр дуурайл үзүүлж байна. Та бүхэн ямар нэгэн сорилтонд ороод, уруу татлаханд ороод тэр үедээ яагаасаа гэж бурхан хүсэж байгаа бохно. Үгийг санаасаа гэж хүсдэг байна. Тэгэхээр нэр ингэж бичигдсэн байдаг шүү дээ. Тийм учраас тэгэж болохгүй юм байна гэд яг тэр нөхцөл байдлаа энэ Библиэлд бичигдсэн үгийг санаж гаргаж ирээд тэр үгээр дамжуулан ялаасаа гэж хүсдэг. Жинхнээсээ дэх юм бол үгээр дамжуулан дийлж болдог байхгүй юу? Тэгэхээр санагдахын тулд бас яах хэрэгтэй байх нь. Зээжлэхгүй бол бас болохгүй байна шүү дээ. Санмаар байгаа дэдэг юу ч орж ирэхгүй бол одоо яаж дийлэх вэ те? Санахж байгаа сэтгэл нь сайхан байгаа дэдэг. Тэгэд яг тэр тухайн үедээ Библийг хайгаад эхлэх юм бол олдохгүй шүү дээ. Чи хаана юу байгаа олдохоо болно. Тэгэхээр шинэ итгэгчдийн хичээлийн цаг дээр жигсэн ишлэл зээжлүүлээ шалгалт авж байгаа. Дээрээс нь эзний өдөр жигсэн бид нар ингээд ишлэл зээжилж байгаа шүү дээ. 7 хоногт нэг ишлэл зээжилж байгаа. Тэгэхээр та бүхний хувьд жигсэн бас энэ үгийг зээжлэх юм бол их зүгээр. Тэгэх юм бол яг хэрэгтэй үед үгийг санаад гаргаад ирэх боломжтой гэсэн. Тэгэх юм бол маш олон сорилтуудыг, уруу датлахыг, санаа зовох зүйлсийг ялж амьдрч болдог. Миний хувьд жигсэн энэ чуулган дотор ингээд амьдраад байгаа. Их л гоё харагдаж байгаа юм шүү дээ. Та бүхэн нэрэл ингээл бүх цагаа чуулган дотор зориулаад ингээд амьдрч үзхийсэн гэж хүсэж байгаа. Мэдээж гоё. Гэхдээ хэцүү зүйлүүд гэсэн байдаг. Яагаад байхгүй гэж. Хүн болгонд өөрийн гэсэн загалмаа байдаг байхгүй. Хүн болгонд өөрийн гэсэн хэцүү зүйлсүүд байдаг. Тэгвэл яаж тэрийг давж гарч яваад вэ? Үг байхгүй үг. Ерөөсөө л тэр. Өөр зүйл байхгүй. Тэгэхээр номлогч пасторууд гэдэг үг судлах шаардлагагүй хүмүүс биш. Бүрч хэлүү өгтөө ойр байгаад үгээр дамжуулан олон зүйлийг ингээд суралцаад, ялаад, тайтгарлыг аваад явж идэг хүмүүс байхгүй. Тэгжиж бусдад бас тэр тайтгарл, тэр зүйлийг дамжуулах боломжтой. Тэгэхээр миний хувьд ч гэсэн үг тийм чухал. Тэгээ үг цээжлэх өөрөө их чухал байдаг. Би залуучуудад нөхрөлдөг байхдаа үнэхээр их цээжилдэг байсан юм шиг. Тэгээ бүлэг-бүлгээр нь цээжилдэг байсан. Тэгээ тэмцээн зохиодог байсан болохоор яг эхэндээ бол тэр шагналыг авахын тулд л цээжилдэг байсан л да. Шагналын сан их том Библи өгнө. Тэгэл янз бүрийн тэгээ гоо сайхны сет өгнө, мишок өгнө гэл их сонин шагналын их гоё том байдаг гэсэн болохоор эхний ээлжин тэр шагналыг авахын тулд их цээжилдэг байсан юм шиг байна. Тэгж байгаа нэг өдөр пасторыг өрөө дуудагдаж авсан. Ширээгээ сонгоо. Чи ер нь бэлэг авахын төлөө энэ үгийг цээжлээд байгаа мó? Өөрийнхөө итгэлийн амьдралд хэрэгтэй гэж энэ үгийг цээжлээд байгаа мó? Чамайг харахнаа ерөөсөө бэлэг авахын тулд энэ үгийг цээжлээд байгаа учраас хойштоо чи ишлэлийн тэмцээнд битгий орж байгаарай. Тэрнээс би орох ирэхгүй болцсон. Тэгэхдээ одоо ингээд эргээ санахна тэр үед цээжилсэн үг миний итгэлийн амьдралд их тос болдог. Би Ром 8 дугаар бүлгийг бүр маш тод цээжилж исэн байхгүй. Тэр ерөөс мартагддаггүй. Тэгээ энэ Ром 8 дугаар бүлэг миний итгэлийн амьдралд явн их тос болсон. Яг хамгийн их цээжилсэн үг хэрэгтэй үед хамгийн түрүүнд бодогддог үг ерөөсөө Ром 8. Тэгээ тэндээс маш их тайтгарал, маш их хүч, урам зоригийг маш олон зүйл дээр авч ирсэн юм шиг. Тэгэхээр та бүхэн ч гэсэн тийм үг байх хэрэгтэй. Тэгэхээр үг бас цээжлэх хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхээр тэгэх юм бол та бүхэн олон зүйлийг ялж, гим нүглийг гэсэн ялна. Дуулал 119 дугаар бүлэг дээр энэ үг гардаг үстэй. Дуулал 119-11 дугаар ишлэл. Энэ дуулал 119 дугаар бүлэг өөрөө үгийн тухай
маш их тайлбарлсан үг байхгүй юу? Ишлэл болгон дээр нь Бурхны үг, хууль, тушаал, заавар, зарчим гэж гарч байгаа. Энэ дуулал 119 дугаар бүлгийг бичсэн хүн магадгүй түүхийн явцад Бурхны үгийг хамгийн хайрлаж, Бурхны үгтэй хамгийн их ойр амьдэрсэн хүн юм шиг байна. Энэ хэн бичсэн тодорхойгүй л дээ. Гэхдээ таамаглаж байгаагаар Давид бичсэн болов гэж байна. Ямар тач энэ дуулал 119 дугаар бүлгийг бичсэн хүн Бурхны үгийг их хайрладаг хүн. Тэгэд энэ хүн ингэж хэлсэн. Дуулал 119:11 дээр дуулал 119:11-ийг хамт уншийе. Таны эсрэг нүгэл хийхгүй тулд үгийг тань зүрхэндээ би хадгалав. Тэгэлээ Бурхны эсрэг нүгэл хийхгүй тулд үгийг зүрхэндээ хадгалав гэж байна шүү дээ. Зүрхэндээ хадгалахын тулд цээжлээ санаж авахгүй бол болохгүй гэсэн. Тэгэхээр Бурхны үгийг бид нар сэтгэл дотроо зүрхэндээ хадгалаад байж ах юм бол бид нар гим нүглийг ч ялж болдог. Үг тийм хүчтэй. Тэгэхээр Бурхны үгтэй ойр байгаасаа гэж хүсэж байна. Бас хоошоо эргүүлээд 133 дугаар ишлэл байна. Дуулал 119-ийн 133 дугаар ишлэл. Алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож ямар ч ёс бусан намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч. Тэгэхээр алхмуудыг минь үгэн дээрээ та тогтоож ямар ч ёс бусан намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч. Яа. Ёс бус энэ гим нүгэл би дарлуулахгүй тулд юун дээр бат тогтоод амьдарч явах хэрэгтэй байх нь үгэн дээр. Тэгэхээр энэ үгэн дээр бат тогтоод амьдарч байгаа хүн гим нүглийг уруу татлахыг тэр сорилтыг ялаад амьдрах хүчтэй байдаг. Дээрээс нь өөрийгөө Бурхны өмнө илүү цэвэр авч явах боломжтой байдаг. Тэгэхээр энэ үг биднэрт чухал байна уу, чухал биш байна уу? Чухал байгаа. Үг хамгийн чухал гэж хэлсэн ч болно гэсэн. Үг байхгүй бол бид нар итгэлээр амьдрах боломжгүй. Тийм учраас дуулал 119-ийн 131 дугаар ишлэл дээр нь ингэж хэлсэн байгаа. Тушаалуудыг тань хүсэн тэмүүлж амаа би байдгаар нь том ангаа. 2004 оны Библиэлд бүр аахилсан гэж гардаг байхгүй юу? Нэгсэндээ аахлах бүр амьтанд хэрэгэлдэг үгээр нь хэрэгэлсэн баг. Амьтан бугыг бодоход болно гэсэн. Буг усгүй бол амьдрах боломжгүй амьтан байхгүй юу? Ус уухгүй бол үхчихдэг. Тэрний төлөө ингээд цангасан тэр хайсан сэтгэлээсээ болоод ус олдохгүй бол үхчихдэг амьтан. Буг усгүй бол үхэх байхгүй. Тэгэхээр ус хайж байгаа тэр сэтгэл, бугын хүсэж байгаа тэр сэтгэл шиг энэ дуулын бичээс бүр амаа байдгаар нь том ангаалгаад аахлаад Бурхны үгийг хүлээдгээ гэж. Тэгвэл бид нарт жигсэн ийм сэтгэл байдаг бол бид нар олон зүйл дээр итгэлээрээ сайн амьдарч болох юм шиг. Тэгэхээр Бурхны үгийг буг ус хайж байгаа юм шиг бид нар Бурхны үгийг хүсэн тэмүүлдэг байх хэрэгтэй. Энэ үгийг сурах чинээгээр энэ хичнээн гайхалтай үг байдгийг та бүхэн мэдэх боломжтой. Библиэлд нийтдээ нэг 63779 ширхэг үг ойролцоогоор гардаг гэж байгаа юм л да. Энэ үг нэг бүр үнэнхээр Бурханаас гарсан үг юм байна. Бурханаас ирсэн үг юм байна гэдгийг та бүхэн судлах чинээгээр, унших чинээгээр, сонсох чинээгээр мэдэх бол. Тэрийг мэдэх чинээгээр бидний итгэл илүү бат бөх болчихдээ. Энэ гарцаагүй Бурханы үг мөн байна. Тэгэхээр хойштоо Бурханы үгтэй илүү ойр байгаасаа гэж хүсэж байна. Дээрээс нь Бурхны үгийг ойлгохын тулд та бүхний зайлшгүй нэг хийх ёстой зүйл нь залбирал байна. Залбирал. Та бүхэн үг сонсохоосоо өмнө, үг уншихаасаа өмнө заавал залбирдаг байгаасаа гэж хүсэж байна. Бурхан минь надад та энэ үгийг ойлгуулж өгөөч. Дээрээс нь энэ үгэн дээрээс надад хэлэгч байгаа тэр хүслээ мэдүүлж өгөөч гэж Бурханаас хичээнгүлэн гуйгаад үг сонсоод уншдаг байх хэрэгтэй. Залбираад сонсох болон залбирахгүй сонсоход их ялгаатай байдаг. Та бүхэн эзний өдөр хурж ирээд энэ зааланд ороо суухдаа эхлэгээс өмнө Бурханд хандаж нэг залбирчхаад сонсвол их зүгээр. Бурхан минь өнөөдөр энэ үгээр дамжуулан та надад өөрийнхөө хүслийг намайг мэдэх ёстой, миний ойлгох ёстой зүйлийг ойлгуулж өгөөрэй гэж залбираа сонсох юм бол үг өөр сонсогддог. Дээрээс нь үг гэртээ уншихдаа Бурхан энэ үгийг унших хугацаанд та надад энэ үгээр дамжуулан олон зүйлийг ойлгуулж өгөөч гэд залбирх юм бол Бурхан олон зүйлийг мэдүүлж өгдөг. Тэгэхээр залбираад унших, залбирахгүй унших хоёр ялгаатай байх нь шүү дээ. Тэгэхээр үгийг сонсох, унших тоолондоо
тэрнийхээ өмнө бид нар залбирч байвал их зүгээр. Луг 11-р бүлгээснийг хараадах юм. Луг 11:9 байна. Луг 11:9-10 дугаар ишлэлийг хамт уншийе. Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна, хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. За энэ дээрээс Бурханаас гуй, хай гэж байгааз, тогш гэж байгааз. Мэдээж бид нар хэрэгтэй зүйлээ Бурханаас гуйж бололгүй л яах вэ? Бурхан минь надад ийм зүйл хэрэгтэй байна гэдээ амьдралдаа хэрэгтэй зүйлээ гуйж болно. Бурхан өгнө гэж байна. Гэхдээ бидний авахыг хүсэж байгаа хамгийн том зүйл нь юу вэ гэхээр доор нь ингэж тайлбарлаж хэлсэн байна. 11-р ишлэлээс харах юм бол хүүгээ загас гуйхад оронд нь могоо өгдөг эцэг та нарын дунд байна уу? Эсвэл өндөг гуйхад нь хилэнцэд хорхоо өгнө гэж юу? Та нар ёрийн муу атлаа хүүхэддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол гэж. Тэгэхээр бид нар хүртэл тэгдэг үстэй. Хүүхдээ юм гуйх юм бол муу зүйл өгөх үү? Өгөхгүй шүү дээ. Өндөг гуйж ах чинь авчид өөр юм өгөх үү? Хүүхдээ хорлох юм өгөх үү гэсэн. Гэхдээ бид нар хардаа гим нүгэлтэй Бурханы өмнө сайн амьдрч чадахгүй байгаа ийм муу хүмүүс ирнэ. Хүүхдээ юм гуйхад сайныг өгөхөө мэддэг гэж. Тийм юм бол Тэнгэрлэг эцэг чинь энэ Тэнгэрлэг эцэг гэдэг байгаа нь төгс Бурхан, ариун Бурхан байхгүй. Тэгвэл бид нарт сайныг өгөхгүй гэж юу? Ойлгомжтой бид нарт сайныг өгнө үстэй. Бурхан биднэрт хамгийн хэрэгтэй сайныг өгөх байхгүй юу? Тэгингээ энэ дээр ингэж хэлж байна. Тэр тусмаа Тэнгэрлэг эцэг тань өөрөөс нь гуйхстад ариун сүнсийг өгөх нь лавтай босуу гэв. Хамгийн сайн зүйл юу гэж? Ариун сүнс байх нь ш. Тэгвэл бид нэр үгийг унших үедээ Бурхан тандаа залбираад гуйх юм бол Бурхан биднэрт ариун сүнсийг өгнө гинэ. Тэр нь юу хэлэнэ гэлээ? Энэ үг өөрөө ариун сүнсээр бичигдсэн үг учраас бид нарын дотор ариун сүнс ажиллах юм бол энэ үг ухаарагдана гэсэн. Ойлгож байна уу? Тэгэхээр бид нар Бурханаас ингэж гуйгаад үгийг уншаад сонсвол их зүгээр. Тэгэх юм бол Бурхан биднэрт ойлгох хүчийг өгөх нь шүү. Тэрийг ойлгож олж сонсох мэрэгэн ухааныг ариун сүнсийг Бурхан өгнө гинэ. Тэгэхээр та бүхэн үгтэй харьцах болгондоо үгийг сонсоод ингээд унших болгондоо заавал залбираад тэгээд уншдаг байгаасаа гэж хүсэж. Тэгээд өдөр тутамдаа үгтэй ойр байгаад үгийг тунгаан бяцлагдаг хүмүүс байгаасаа гэж хүсэж. Тэр хүн итгэлээрээ хүчтэй амьдрах боломжтой. Энэ ертөнцийг ялж амьдрах зүйл ерөөсөө л үгэнд байгаа байхгүй юу? Энэ үг өөрөө хүчтэй. Энэ үг жинхнээсээ амьд оршдог. Та бүхэн хойштой итгэлээрээ өсөх тусам юуг мэдрэх вэ гэхээр энэ үг жинхнээсээ амьтай хөдөлдөг юм байна гэдээ та бүхэн мэдэх бол. Энэ Еврей 4:12 дээр тэгж хэлсэн биз дээ. За нэг хайж уншия. Тэрийг уншаад тэгээд дуусгая. Еврей 4:12. Еврей 4:12. Хамт уншия. Учир нь Бурханы үг амьд бөгөөд итгэвчтэй хоёр талдаа эртээ ямар ч илдээс хурц сэтгэл хийгээд сүнсийг үе мөч хийгээд нугас чүмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санаагч ялгах чадвартай юм. Дээрээс харуул Бурханы үг амьд бөгөөд итгэвчтэй гэж байгаа. Саяны хэлсэн гээд итгэлээрээ өсөх чинээгээр Бурханы үгийг хүсэн тэмүүлэх чинээгээр залбираа сонсох чинээгээр юуг мэдэх вэ гэхээр энэ үг үнэхээр амьд юм байна гэдгийг та бүхэн мэдэх болно. Энэ үгийг сонсоод Бурханы үгслийг мэдээд эхлэх юм бол энэ үг миний дотор орж ирээд жинхнээс амьд байгаад ингээ хөдөлдөг, итгэвчтэй байдаг. Тэгээ зүгээр байлгадаг. Миний эсрэг тэмцэлдээд намайг нөгөө болохгүй зүйлээ хаях хүртэл нь миний эсрэг ингээ тэмцэлдэж идэг байхгүй юу? Дээрэс нь намайг юу буруу бодоод юу хийгээд яваад байгааг энэ үг мэдээд миний дотор ажиллаж эхэлдэг. Тэгээ салгаж эхэлдэг. Та бүхэн тийм бодол төрж байгаагүй. Энэ пастор тавиачаад хэн нэгэн миний тухай хэлсэн юм биш байгаа. Яг намайг хараад яриад ах шиг баг. Энэ эхнэр очиж хэлчихв, нөхөр очиж хэлчихв, хүүхэд очиж хэлчихв. Энэ яг хэлсэн байна гэж бодогдох тохиолдол гардаг уу? Тэр чи хэлсэндээ биш байхгүй. Бурхан өөрөө мэддэг учраас энэ үг тийм байдаг.
Дээрээс нь таныг сонсгол гэж тэр үгийг хэлж байгаа шүү дээ. Хин нэгэн хэлсэн ч бай, хэлээгүй ч үгүй таныг сонсгол гэж хэлж байгаа шүү дээ. Тэрэн дээр чи хин нэгэн хэлсэн бах та, намайг сонс гэж ингэж хэлээд байгаа юм бах та. Чи сонслоо гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үгийг тэр чигээр нь хүлээгээд авчих юм бол одоо энэ үг тантай ноцолдож эхэлнэ. Уул нь үг сонссны дараа нэг хэсэг миний дотор тэмцэл явагдаж байгаа хэрэгтэй байхгүй юу? Учираас бид нэр үг сонсохдоо бүх анхаарлаа сонлуулээд залбираа сонсох юм бол хайн Бурхны үг миний дотор ажиллаж байгааг та бүхэн мэдэх бол. Тэгээд намайг илүү цэвэрхэн болгох гээд намайг болохгүй зүйлээс нь ингээд салгаж байгааг та бүхэн мэдэх бол. Чи юмар ингээд хоорондоо ингээд хутгаар зүсээ салгана гэвэл өвдөхгүй юу? Өвдөн штэ. Тэрнтэй адилхан заримдаа өвдөх үе ч байдаг. Гэхдээ Бурхан өөрөө сайн Бурхан учраас бид нарыг үргэлж сайн руу хөтлөн дагуулдаг байхгүй юу? Түүнд итгэхэд болно гэсэн. Тэгэхээр хааштай илүү үхтэй ойр байгаад үгийг тунгаан бодоод үгийг бяцлагдаг хүмүүс байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ үгээр дамжуулан итгэл нь өсөөд тэгээ Бурханы илүү олон хүслийг мэдээд амьдрдаг хүмүүс байгаасаа гэж хүсэж байна. Энэ түргээд хамтдаа залбираад дуусгая. Бид нарыг хайрладаг Бурхан танд үнэхээр их талархлаа. Та бид нарыг аимшигтаа тэр шийтгэлээс тэр тамаас аварч өгсөнд үнэхээр их талархаж байна. Эзэн Есүс бидний өмнөөс загалмай дээр үнэт цусаа урсгаж бидний бүхий л тэр шийтгэлийг бидний өмнөөс авсан үнэхээр их талархаж байна. Эзэнд итгэсэн бид бүхэн мөн хамиг өгсөнд талархаж байна. Одоо бид бүхнийг өөрийнхөө бий болсон чуулган дотор энэ нөхөрлөл дотор хамт байлгаж угаад үнэхээр их талархлаа. Эзэн та энэ үгээр дамжуулан өөрийнхөө хүслийг бидэнд мэдүүлж өгч бид нарын юу хийх ёстойг зааж өгч байгаад үнэхээр их талархлаа. Бид нар Бурхан таны энэ гайхамшигтай үгтэй улам бүр ойр байдаг хүмүүс болоход та туслаарай. Тиймээс Бурхан таны үгээр дамжуулан Бурханы сэтгэлийг хүслийг мэдж аваад энэ газар дээр Бурхан таны хүслийг үйлддэг хүн болоход та туслаарай. Энэ ертөнц өдрөөс өдөрт хорон муулсаар байна. Харин бид бүхнийг Бурхан та өдрөөс өдөрт улам бүр ариун болоосэй гэж хүсдэг үлээ. Бид нар таны үхтэй ойр байснаар ариун байх боломжтой гэдгийг өнөөдөр сурлаа. Хойштоо өдөр бүр Бурхан таны үхтэй ойр байдаг ахан дүүснэр болохоор эзэн та хамт байж туслаарай. Тиймээс бид нар энэ ертөнцөөс ирж байгаа уруу татлан сорилтуудыг ялан дийлээд итгэлээр хүчтэй хүн болж амьдрахад та туслаарай. Тиймээс бид нар өөрийнхөө хайртай дотны хүмүүстэй сайн мэдээг тарааж чаддаг хүмүүс болоход та туслаарай. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.